Зарим хүмүүс чуулганд яваад дотроо хоосон байдаг. Гаднаа инээгээд бүх юм ямар ч асуудалгүй сайхан байна гэж. Юу ч болоогүй юм шиг төв царайлаад ч юм уу те дотроо хоосон хүмүүс их байж идэг. Хоосон хүмүүс. Яагаад вэ? Маш энгийн нөхөрлөл байхгүй байна. Чуулганд ирээд магтаж баяр ёслолтой дуурчиж болно. Гой зүйлүүдийг ярьж болно. Хуваалцж болно. Гэхдээ яг дотроо хоосон хүмүүс бас байж идэг. Зарим хүмүүс ч гэсэн бас гаднаа өрөвдөлтөй царайтай хүмүүс их байдаг. Гомдлогдсон, хаягдсан, орхигдсон. Дандаа ийм сэтгэлээр унтсан, дандаа ингээд асуудалтай амьдардаг. Тэгээд дандаа залбирлын сэтгэв хүсэж идэг. Гэвч үнэндээ хоосон дотроо. Юу гэхээр бурхантай харилцаа байхгүй байгаа учраас юм гэж байна. Зарим үйл итгэгчнэр хүмүүс хараад энэ Есүсийн сүмд яваад ямар эдгэрч өөрчлөгддөг, ямар гонигдах, ямар ийм доор ийм дарк юм бэ гэж боддог хүмүүсс байж идэг. Түүнд юуны асуудал? Тэр хүмүүсийн шүүмжийн асуудал биш дээ. Энэ бол бид бурхантай харилцааны асуудал юм а гэж ярьж байгаа. Амен. Амен.